орж ирж байна та. Бараг боломжгүй байхад. Даалгаврын нэвтрэгч тустай байгаа. Сайн байцгаана уу наваа дүлгэн гэдэг Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нийтэд сургуулийн шиж сургалтанд хамрагдсан IMT-ийн сургалтын ер нь давуу талуудын үйл их олон давуу талтай Багшийн заах арга зүй мэдээж маш сайн байсан. Дээрээс нь сургалтандаа ашиглаж байгаа материалууд нь маш хангалттай, хүн болон төрөлцгүйц мөн гэртээ хараад хийх хаанч ер нь хичээлээ хийх боломжтой байсан надад хамгийн том давуу талтай санагдсан. Ер нь шахалт сайтай хүүхдүүдтэй тулж харьцахад бас боломжтой санагдсан. 20 хоногийн дараа яг ямар сэтгэл төрөв гэвэл надад хамгийн таалагдсан юм танхимын багш нь ингээд хүүхд болгондоо тулж ажиллах гэсэн ингээд айгу хичээл сэтгэлтэй санагдсан ингээд анзаараад за тэр хүүхд үлдчихвээ тэр хүүхд ойлгоогүй юм шиг байна да гэж хараагуудаа араас нь бүгдэнд нь очиж асуугаад чадахгүй мэдгүй өгнүүдийг хэлж өгч байгаа нь их гой санагдсан. Тэгээ дээрээс нь давуу тал гэх юм бол IMT-ийн цахим сайт үүдэг тэр нь хязгааргүй бодлого сантай. Хаанч хизээч ер нь хэрэглээд бодлогоодоо бодоод зөв хариултыг хараад өөрийгөө сориод шалгаж болдог. Цагийн хуваарийн дагуу яг ингээд суураар нь чачтаар нь ингээд дараалттай би хичээлийн хоцрогдолд орсон байсан шалтгаанаа ер нь бол ойлгоход ингээд хамгийн доод чатны юм а мэдгүй болохоор цаашаа ойлгохгүй байсан гэдгийг ойлгож авсан. Тэгээ ер нь бол IMT сургалтыг сонгосон шалтгаанууд маань багшийн заах арга зүй, сургалтад ашиглаж байгаа материал мөн хичээлийн хөтөлбөрүүд нь байсан юм а. Би анх IMT гээд сургалтыг манай математикийн багш надад хэлж өгч байсан. Тэгэхээр над чинь ингээд жоохон залхуу хүүхдүүд ингээд хүнээр юм хэлүүлж хийх гэдэг хүүхдүүд байх юм бол IMT-ийн танхимын анги нь үнэхээр сайн шүү. Сайн багштай. Боломжтой хүүхдүүд маань танхимын сургалтыг авахыг зөвлөж байна. Харин үнэхээр боломжгүй хөдөө орон нутгийн хүүхдүүд маань захин сургалтыг авахыг зөвлөж байна. За тэгээд их зүйл зааж өгсөн багш нартаа баярлалаа.